Амар минь байна уу. Тэгэхээр 17 дугаар жарны сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн мэндийг өөдөөдөн дэвшүүлье. Тэгээ та бүхэн маань дааг 75 яруу булчинтай онд минь тарган тавтаа ороо. Айл ихээс алт их алт мөнгө их цуглуул өө. За тэгээ далий золгүй золоогүй мэнэ. Гар дээр доор тэгтэг. Тэгэхээр сар шинэ болж байгаатай холбоотойгоор бүгдээрээ л айл хийсэж байгаа. Тэгээд энийг ч бас энэ бичлэгийг ч гэсэн яг айл хийсчийн хоорондоо үзчихэж магадгүй. Тэгээд угаасаа ойрын хідэн өдрүүдэд бид бүхэн нэг төрлийн хоолыг бол дагнан идэж байгаа айлд ороод хэдийг бол идэж байгаагаа бараг мэдэхгүй байгаа бах. Тэгээд тэр нь болохоор мэдээж бөө байгаа. Тэгээд энэ удаагийн бичлэгэн дээр болохоор энд байгаа нийт 10 ширхэг буузыг газар дээр нийтнэ. Би бол яг айлд ороод нэг 10 гэх байдгуумаа гэхэд ердөө 3-ыг л идэлтэй. Гэхдээ одоо яг үзэгчдийнхаа өмнө 10 ширхэг буузыг шууд идэж үзүүлэх нэ чадахгүй юу гэдгийг та нар маань таагаар гэдэггүй. Тэгээд өмнөх бичлэгэн дээр болохоор нөгөө ааруулны ASMR хийсэн чи хүүхдүүд бууз идээч гэсэн болохоор одоо ингээд бууз идэнгээ энд ингээд байгаа ингээд цагаан сарын идээтэй ингээд битүүл өвчөө огтлоод иддэг юм гэсэн санаа байна. Тэгээд яг хав комментэн дээр бас бусад комментууд нь яасан байлаар иддгийг гэсэн байсан би угаасаа шагдар биш. Тийм болохоор зүгээр эхэлцгээе. За тэгэхээр ихний бууз. Яа. Нэрээ ASMR биш шүү манайха. Гэтэ тайтл нь ASMR л таа гэдэг. Хайр. Яг гэдэг юм байж. Би бичлэг гэж юм чи. Цаашаа. 3 тань. Над нь 10 гин. 7 бод үлдсэн байна. Байж л тоо. Би бичлэг хийж байна. Тапхан. За тэгэхээр талын нь идчихлээ. Тэгээд миний урд юм салаатнуудаас түргэж идэх мартсан байна. Тэгээд өөр юм мартлаа. Яг бууз идчих та одоо энэ ааруул чихэр мэхнээс идэх чаашаа тийм ээ. Чад хажуугаар нэг муур юм идэх гэдэг та нар итгэхгүй бол энэ хар доор бүүнэд хуржигнээ дуугараад ингэ хараа. Миний буузыг байж байгаа байхгүй. Чи байж мэдөөж. Оо юу. За манай хаваачлаа. Энэ өстө буруу юм боллоо. Энд ингээд цуу ингээд байсан юм байна. Тэгээ бас кетчуп бас байсан юм байна. Тэгээд одоо нэгэнт хэрэглээгүйгээс хойш зүгээр ингээд үзүүлэн маягаар л тавья да тий. Доор тавьчих мартсан байна. Яасан бэ? Дараа үл. Олж гин үү? Цаашаа яв. 6 дахь бууз. Ямар юм санаалж байна. За манай гэрийнхэн бас дараагийн айл руу явах гээд хүлээгээд ах шиг байна уу. Бараг намайг хаяа явуучих шиг байна. За. 7 дахь бууз. Апарам. Цай хэрэгтэй боллоо. Цай маань дуусчихлаа.
баг багтаа айл майлаар хийсээр дандаа тавьсан бараа шиг хийж үзсэн ундааг нуудаг гэсэн. Одоо айлд ороод ундааг нуу гэхээр шууд айлынх нь шууд сүйтэй цогжүүлээ. Хөшөлсөн байлгүй те. Ууган дөнгөж харин их хөрөх гэж байгаа. За энд бол нэр муур бол амар өрөвдөлтөд сарай гаргаад байна. Би та нар чадвал. Ямар ч ус цайгүй 5 бооз идэх гэлээс тооцоо байна уу? За одоо ингээд сүүлийн хайсаа өмнөх 9 дахь бооз. За хадад бол бүр яг тулах гэдэг шүү. Яг айлдаа дамжаад ингээ 3 бооз идээд явахаар өдөртөө явах замдаа гоё шингэждэг байхгүй. Суурин дээр суужгаад идэж явахаар гэсэн байна. Шүүлийн ганц яг гарччихсан нааж. За дуустаа байж л гэж. Яч дүүм үзье. За тэгэхээр ингээд 10 ширхүү бооцыг арай гадан чад ядан идэн дуслаа. Нэгэн тэлцсэн ч одоо өвчин юм байна. Бэнтэ. Гэтэ миний хатад орохгүй байна. Батхгүй байна. Тэгэхээр энэ бууз бол угаасаа амтлагч шаардлагагүй бууз байлаа. Тэ. Угаасаа манай бууцлаа. Гэтэ ер нь бол тэгээд айлд ороод бууз идэж явахдаа нэг олон долоо юм цуу тэ энэ кетчупыг бол нэг ихээр хэрэглээд бол угаасаа дими бараг зүгээр яг дангаар нь тэ идээд яг тэр айлын бууз ямар амттай байна вэ гэдгийг амталж үзсэн дээр яг нэг хайхтар давсан багтцсан ч гэдэг юм нэг тиймэрхүү идэл яг юм тэ цуу кетчуп биднэрийг ашиглах байгаа. Тэгээд та нар өөртөө яаж идэх нь өөртөө чинь дураа яг миний зүгээс бол ингэж зөвлөхөөр байна. За тэгээд та бүхэн маань атганд нь азийн дөрвөн бэрх багтаж аманд нь баяр хөөр бэлгсэн гэдэг үлээ. Тэ ямар тааж аз жаргалтай сайхан сар шинэ өнгөрүүлээ дуусгаарай. Тэгээд одоо өнөөдөр чинь шинийн 3 тэгээд одоо дахиад нэлээ хэдэн өдөр байна. Тэ явж дуусгаагүй айлууд ч байна. Одоо би бас энэ бичлэгээ дуусгаад айл руу явах байх. За тэгээд бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дарахаа битгий мартаарай. Тэгээд subscribe дарахгүй үзээд идэх хүмүүс амар олон юм байлээ. Тэ ямар тааж сар шиндээ сайхан шинэлцгээгээрэй. Тэгээд энэ удаагийн бичлэг энэ хүрээд дуслаа баяртай.